За сайн байцгаана ариун санаа байна. За алийн болгон сууж бичлэг хийх үү гэж бодоод би босоод ирлээ заяа. За өнөөдөр хэдүүлээ юу яцгаана? Миний нэг өдөртөө танилцсан заяа. Миний ариун санаагийн нэг өдөр. Гэтэ одоо ингээ манай гэр бол ингээ харж байгаа шлээ нохоо орон шиг л байгаа. Тэгээд гэрээ эхний ээлжинд хамгийн түрүүнд гэрээ цэвэрлчээд араас нь гарч хүнсээ цуглуулна хэдүүлээ. Хүнсээ цуглуулсныхаа араас манай бага хүүхдийг авч имлэг орно. Энэ бол өвдөж хавдсан юм бол байхгүй заяо. Одоо эн чинь 8 сартай болсон. Тэгэхээр нөгөө нэг заслагын хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол дуучир зүг ахыхаан дээр гарч ирээд мордоод миний гуй мууин дээр гарч иж мордоод яа. Тэгээд оч заслагын хийлгэн. Тэгэхээр өнөөдрийн хувьд сэтгэл зүйн хувьд жоохон бэлтгэлээ ингэ базааж ихгүй бол би анхныхаа хүүхдийг заслагаа хийлгэхээ явах заяо. Гэт эмчнэр авч яваад ингээд одоо нойрсолох тариа тарьж аваад хагалгаа хийлгэн гэсэн үг шүү дээ. Тэгээд би ингээд айгаад энэ ингээд нойрсуулах тариа нь миний хүүхдийг сэрэхгүй алаа хийчихвэл яах вэ? Тэгээ би эмчтэй нь ярьж байхгүй. За эхлээд юу ч гэсэн энэ ингээд өвчгүй үсттэй. Тэр нойрсуулах тариа мэрага ингээд давахгүй ингээд өвчтэй мөрнүүд байдаг гэсэн штэ. Гайгүй үсттэй энэ төр гэдгсэн чинь үгүй ээ зүгээрээ манай эмнэлгээс нэг ч юм тохиолдол гарч ирж байгаагүй гэд. Тэгээ би окей. Тэгээ эмнэлгийн тэр хагалгааны турш бол 20 минут байсан зэ. Би 20 минут чанга ингээд салгалаад ингээд бүр амар хэцүү. Тэгэл совилогчнаас нь юу болж гайгүй байна уу гэдгсэн чинь нэг совилогч нь гарч ирнэ. Яг хагалгаа нь бол дуусчлаа. Тэгээ одоо ингээд матчи чинь нойрсуулах тэр одоо тариа нь гараад жоохон сэркээр ингээд авч гарч ирнэ гэж яахгүй юм. Тэгээд нойрсуулах тариа ингээд гараад надад ингээд аваад гараад ирж яахгүй. Тэгсэн чинь тариа нь бүрэн бол гараагүй байсан заяа. Бүр ингээд нүднээс нь ингээд нулимс гойчсон заяа. Тэгснээ ингээд юу гэдэг вүлээ? Гэт өвдөөл байгаа юм шиг байгаа. Юмыг ингээд тийм ялан дэлхгээл үзээд байгаа юм шиг байгаа. Тэг цүнхрүү нь бол хийж байгаа шүү дээ. Тэгээ цүнхүн дотроо байхдаа ингээд бүр ингээд гарч ирэх гээд амар ингээд тэмүүлээд ингээд дугуураа ингээд хүч байхгүй заа ингээд хагалгааны дараа ямар ч хүчгүй байгаад идэг. Тэгээ би тэрийг нь харж ингээд бүр зүрх өвдөөд ёо яах гэж хагалгаанд нь оруулаад тэгээ бодлоо нойрлоод байж исэн чи яах вэ дээ энэ гэж би бодчихсон байхгүй. Гэтэ нэг удаа үдцсэн юм чи одоо хоёр дахь дээр нь бол тэгэж нэг янз бүр болоод байхгүй бах гэж би бол бодож байна. За миний одоо нэг эрэгтэй муур байхтаа ингэ харуулчих. Одоо энэ чинь ер нь очиж заслага хийлгчнэ гэдэг чинь эрэгтэй муур байха болно гэсэн үг шүү дээ. Одоо гэхдээ би танарт нэг юм харуулъя заяа. Энэ надаа бүр хизээч өнсөлтгөө за. За өмсөө. Өмсөө. Ээж өмсөө. За. За өмсөө. Хүш. Чи хагалгаанд орохоо мэдээд байгаа юм бах та нүд амар гонхтой байж шүү дээ. За томын их бас харуулчих. Амар ялгаатай байгаа. Том нь. Гэтэ манай эн чинь нилийн хожуу хагалгаанд орж ирсэн байхгүй юу? Том нь нэг нас 5 сартай байхдаа хагалгаанд орж ирсэн юм. Тэгээ энэ жижигчнийг хагалгаанд оруулахгүй яваад байгаа шалтгаан юу вэ гэхэлэр би амар жижигхэн байгаад байгаа болохоор жигнээс нөө тариагаа дийлэхгүй нөгөө орон руу явчих уу гэж одоо дайгаад. Тэгээ одоо болохоор ингээд харсан чинь орж баг болцохоор юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ өнөөдөр эмчтэй ярьсан чинь өөний заварсан өвс намруу орсон бахаа. Эмчтэй ярьсан чинь Фьоригийн вакцин энэ бүгдээрээ дууссан юм чинь одоо аваад ирээд эхлээд угаасаа амар том бие мэхтэй болцсон. Чи л айгаад байгаа болохоос биш солонгосын муурнууд угаасаа 2 сар ч хүрээг байхдаа баг юунд орчдөг хагалгаанда. Тийм болохоор нэг битэн маяглаад зүгээр дагуулад ир гэсэн байгаа. Хэдүүлээ дагуулаа явцгаая. Эхлээ гэрээ цэвэрлэе заяа. Уг нь ингээд миний 2% заяа. Би ингээд амар цэвэрч юм баггүй юу? Ер нь ингээд аюу цэвэрхэн байхыг хүсдэг. Тэг жоохон ингээд муухай ингээд халтар болтрын минутанд харагдах юм бол би тэрнээс ингээд стресстэй ингээд өөр юу ч хийх хүсэлгүй болоод идэг байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд босч ирээд ямар ч шууд ороогаа шууд гэрээ цэвэрлэл гэдэг тийм бодолтой байдаг байхгүй. А гэхдээ заримдаа хаяа нэг бүр ингээд зүгээр ингээд ууж исэн юмаа шууд ингээд тавиал идчихсэн хоолныхаа хог могийг шууд газар мазар шидээл тэгээд нэг тэгэж амар гой завар хайд амар гой идэг заяа. Тэг ингээд нэг ганц 2 хоног мөн ингээд завар чалтай чивтэж байгаа босч ирээ цэвэрлэхээр амар гой идэг. Би одоо яг мангар хүч харагдаж байна тий. За дээрээс нь юу яагаад гэсэн? Тэр үс залгуулах талаар нэг яриад өгөөч гэдээсэн заяа. Би бол хэлсэн өмнөх бичлэгээрээ үс залгуулах ямар ч хэрэггүй мөнгөний гарц дээрээс нь амар тухгүй дээрээс нь ер нь л мөнгөний гарц заяа. Дээрээс одоо чи ингээд энэ үснүүд одоо жишээлбэл одоо миний одоо энэ үс бэ шүү дээ. Энэ үс залгуулсан үснээс маань
унцсан үснүүд гэсэн үг байхгүй юу? Одоо ингээд нэг нэгээрээ унна гэсэн үг шүү дээ. Ийд нартай юм их байхдаа бүр амар өтгөн байсан заа. Гэтэ одоо ингээд унцсан байгаа унаад үлдсэн үснэд хамаагүй тийм тухтай байхгүй арай тийм шинхэн угаагаа татааж матаад арай амар. Гэхдээ харуулах юм болно шүү дээ. Жишээлбэл энийг харагдаж байна уу? Цагаан дээр харуулах уу? Энийг харж байгаачлан энэ унахтаа ингээд миний өөрийн үсийг ингээд тугаар наваад унтсан байгааз. Тэгэхээр чиний энэ залгуулсан үснүүдээ чи ингээд аваад хаях юм бол ер нь чиний өөрөө чи үсний бараг 130% унана гэж би хэлээд байгаа шүү дээ. Тийм болохоор ер нь үс залгуулах гэдэг талаар авч хай тэр бодлоо. Зүгээр л үс залгуулмаар байгаа тэр мөнгөөрөө одоо байгаа өөрийнхөө үсийг сайхан арчлаад өөрийнхөө үсэнд тижэл мэжэл тосмоос төрхүүлэл эмчилгээ энэ төр хийлгээл явж байхад ерөнхийдөө бол над үс чи хурдан ургach штэ. Тийм босд нь бол арай гайгүй өөртөө мултраал унтсан юм шиг үү штэ. Энэ минийг одоо ингээ харах юм бол ерөөсөө л ингээд миний үснүүдийг ингээд таслаад тэг ингээд унжина гэсэн үг байхгүй ерөөсөө. Одоо энэ миний үс залгуулсан байгаа үсний бараг ингээд 4/1 үгүй 3/1 ингээд унтсан байгаа царай байхгүй юу. Та үлдсэн үс гэх юм бол ийм үс. Ийм. Юу н өтгөн байгаа. Гэхдээ одоо очиж ингээд үс өнөөдөр ууланд би очиж үсээ ахуулчих гэж утсахгүй. Ягаад тэгэхээр өчтөр үсээ сэнсэжсэн чинь бүр 2/2-ороо унаад ирдیں۔ Тэгэхээр нь яа за ахуул яшиг гэд. Одоо тэг эн чинь бас юу яан штэ удахаараа ингээд доошоо гүүн гэсэн үг штэ. Миний өөрийн маань ингээд хуйхны ус ургаж байгаа учраас тэг ингээд жоохон гар мараа ингээр ороод цэлдаад байгаа юм санагдаад тухгүй санагдаад очиод ахуулчих гэж бодсноо. Мөнгө штэ мөнгө ядаж айтайг нь хідэн зураг хөрөг дараад тэгж ахуулъя гэж бодоод ахуулсангүй. Тэгээд үнэхээр 7 хоног хүртэл дахиад 5 он шиг унах юм бол тэр тухайн үед очиж ахуулъя гэж би бодсон. Химбэ. Манай бимба найз. Миний бимба найз. Энэ химбэ. Бодоггүй байгаач би. Окей, би. Энэ манай Солонгост байдаг, миний яриад байдаг манай эрэгтэй найзууд. Бүгдээрээ фитнесдэг амар гоё биштэй. Гэтэ эднэрийг одоо нэг нь өчтөр уулзрахын Монголоос ирсэн пад хар юм байгаа. Нөгөөх нь Монголоос арай ирээгүй байгаа. Тэгээ нөгөөх нь ирээд жоохон хоёулаа нийлээ жоохон цагаархаар нь манай нэг найзын одоо бас бит хэдийн нэгнийх нь нэг нь аа болцсон гэж ярьжсэн шүү дээ. Тэр найзынхаа одоо юунд нь очно. Гихт нь очно. За энэ зургийг харж байгаа бол заяа. Би ганцаараа эмхтэй. Гэтэ эдгээр нам хийдэж эмхтэй гэж боддоггүй за. Тэгээд энэ манай энэ болохоор аа болцсон. Энэ хоёр Монгол явчаад энэ нь ирсэн байгаа. Энэ бэлгээ болохоор бэлгээ гэдэг байхгүй. Бэлгээ болохоор арай эрэг байгаа. Энэ Азаа гэдэг залуу бүр мэс Монгол буцсан. Энэ одоо хаана юу яж яваа ерөөс холбоо сүлбэ байхгүй. Зөлбөн царилчаад. За. Эднэр бол манай 10 жилийнхэн. Энэ дээр дахиад нэг залуу, хоёр залуу байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь энэ өдөр юуж амжаагүй. Манай энэ найз энэ хоёр нь Солонгост байдаг. Энэ дунд нь байгаа найз маань болохоор Америкээс бид нартай уулзах гад ирсэн юм. Өөр зөндөө зураг байгаа да. Өөр зөндөө зураг байгаа. Зөндөө зурагт олохгүй шүү дээ. Хаа сагвал байгаа юм шүү дээ. За энэ бол би ингээ хаяатаа ингээд өвчөө хөдлөхөөр ганцаараа гараад ингээ зураг оруулчихдаг байхгүй юу? Ингэж харуулах юм болов уу? Окей. Энэ болохоор зүгээр ажилдаа явах гэж гараад арай эрт гараад ирсэн болохоор ажлаа хажуудлын газар руу орж даруулсан зураг юм. За энэ бас зураг байгаа. Энэ бол саяны манай эрэгтэй найзууд байгааз. Манай энэ бир, энэ бас бир, энэ болохоор би. За тийм болохоор ерөнхийдөө манай эрэгтэй найзуудын хувьд бол шүү дээ. Бид нар яаж найзлсан бэ гэхээр Солонгост ирээд найзлсан найзууд заяа. Гэхдээ яг юм сонирхлоороо нийлж найзлсан найзууд байхгүй. Одоо энэ бэлгээд орж ирж хоёлаа бүр бэлгээ бол бүр Монгол улсын авраг заяа угаасаа фитнесийн. Дөржөө бол бас Солонгостой энд нэг юу ямар холбооны илээ энэ Набагийн жилөө ямар ч тэргүүний амар том тамирчин заяа про карттай. За
Багийн ч гэсэндээ даа болцсон найз маань ч гэсэндээ амар гоё биемжтэй. Бүгдээрээ л амар гоё эрүүл амьдралын хэв маягтай, дээрэс нь бүгд өдөр алган дасгал хийдэг. Бүгдээрээ нэр арх тамхи хэрэглэдэг үү амар сонио. Манай эрэгтэй найзууд нэгч тамхи хэрэглэдэг хүн байхгүй. За тэгээд ер нь эднэр ингээ хостой болохоос өмнө болохоос өмнө ингээд бид үнэнхээр гоё тийм юу байсан. Тухайд бөөнөрө завтай цагтай хин ингээд сингл ах ихшнэр мэгшнэр гадаагаал байнга аяллаар ингээд тинэл явдаг. Би бол тухайд л YouTube эхлүүлэх хэрэгтэй байсан. За энэ зураг бол манай нөгөө сайн натам YouTube хийсэн манай дүү битэрийн зураг. Энэ зураг бол манай Бимба найз болон манай Ану гэдээ бас нэг найз байгаа. Бид хэд. Ер нь миний хүрээлэл маш жоохон заяа. Би ер нь яг өөрийнхөө найзуудтай л найзалдаг. Өөр хүмүүстэй найзлаад байж чаддаггүй. За энэ бол одон гэрэл бит хоёр саяны манай 10 жилийн миний хамгийн сайн найз. Би ийм л эмээ хүн. Би өөрийнхөө зургийг ганцаарынхаа зургийг хятаардаг юм. Энэ нөгөө нэг дээр манай арын найз нэг тийм царайлаг хүн биш нөхрөн царай муутай гэдэг манай найз Бимба бид гурав. Энэ болохоор Бимба бид хоёр. Яг энэ өдөр заяо. Яг энэ өдөр бид хоёр YouTube-ийн бичлэг эхлүүлэх гэж нэг бичиж оролдож ирсэн заяо. Энэ хизээ юу гэхээр бараг 3 жилийн өмнө. Би бүр чоолк молхтой байсан. За манай 10 жилийн саяны зурган дээр байгаагүй ирж амжаагүй гэж манай найз маань. Энэ бас манай ихэр инх бол тэгээ бас нэг хөрхөн амар сайхан залуу байдгийн. За энэ бас л Бимбари бид гурав байна. Өөмэ манай экс. За энэ штэ манай найзууд. Энэ зургийг харж ивэл энд яаж харуулах энэ дээр тогтдгийг. Бүгдээрээ ийм сайхан фитнесийн булчинлаг шүрмэслэг гой залуучууд. Энэ дунд нь мэдээж бий байна. За энэ хин бэлгээ бит хоёр. За ингээд манай уулчин ах эгч нар. За нэг тэмцээн уралдаанд орж нэг төрүүлж исэн зураг байна. За бас одон гэрэл бит хоёр. За энэ бол ингээд би болон манай дүү бит хоёр байна. За энэ ингээд ээж аав хоёр. Ээж аав хоёр битээ зураг хүргэд харуулаарай энтер гэдсэн. Харуулахгүй. Яах юм бэ? Энэ миний өдрийн тэмдэглэл ахгүй юу? Энэ одоо юу юм бэ? Бахан бичиг өгч штеп. Миний эмнэлэгт үзүүлжсэн эмнэлгийн шинжилгээний бичгнүүд байна. Энэ миний өдрийн тэмдэглэл. Гэхдээ одоо ерөнхийдөө ингээд би өдрийн тэмдэглэлд солонгосоор бичдэг байсан байхгүй юу? Энэ жишээлбэл заяа. 2020 оны 8 сарын 31-нд манай экс бит хоёр үргэлж ийсэн юм байна. 2020 оны 8 сарын 31-нд юм биш. Нөгөө нэг шар экс маань. Тэг хамгийн анхны дейт бас хийсэн байна. Кино үзсэн байна. Энэ үед яг коронагийн үе байсан болохоор юу яжсан. Ингээд коронагийн үед болохоор ингээд кино театр матер хүмүүс ерөөсөө явахгүй заяа. Тэгэнгүүт яг энэ Сарайдаа гэдэг нэг киног бид тэр хоёулахнаа үзчихсэн. Хоёулахнаа тэр том танхимд чинад камерын хөл яг хоёулахнаа үзчихсэн байхгүй. За тэгээд энэ одоо юу чинь? Ингээд аяллаар явж исэн плед мэлэтэ ингээд наачсан байна. Бас ингээд аяллаар явж исэн пледээ наачсан байна. За ингээд манай экс бит хоёр байна. (2021) оны 3 сарын 1-нд бит хоёр нэг гэрт орж исэн юм биш үү? Үнэхээр кинчанэ. За ингээд бас экс бит хоёрын зураг байна. Маш их. Тэгж та нар сонирхолтой байна гэх юм бол би хамгийн жоохон байхдаа ингээд Солонгост ирээд яг мэдэрсэн зүйлээ биччихсэн өдрийн тэмдэглэлээ уншиж өгч болно заяа. Тэрэн дээр нэг тийм хараал юрэл ороогүйсэн болохоор
манай эксперт хоёр байна. Нэг тиймэрхүү. За, өнөөдрийн бичлэг маань ерөнхийдөө нэг тийм хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг бас ийм бичлэг байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр тун утгагүй уулзцгаая. Ариун санаа баярлалаа. Түр баяртай.